Ирээлэх цэвэрлж исэн өдрөхгүй ч. Тэгээ сайхан хүүтэйгээ ярьж исэн юм аа. Би өөртөө ямар азар эрэхтэй болж төрсөн бэ? Тэгээ би өөртөө хүүхд төрүүлэхгүй тэрэндээ үнэхээр баяртай байна гэж. Бүх эмэгтэйчүүдтэй, бүх бүсгүүчүүдтэй, бүх ээжүүдтэй, бүх охтуудтай олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдрийн мэндийг хүргье. Эмэгтэй хүмүүс болов бүгдээрээ ижлэхэн зовлонтой, ижлэхэн жаргалыг мэдэрдэг тийм хүмүүс байдаг. Тэгээ одоо залуу дүүнертэй хүнтэй гэр бүл болоог байгаа залуу дүүнертэй хилдэг одоо зөвлөгөө маань болохоор сайн унтаж ав. Тэгээ өглөө сайн унт, орой эрт орондоо ор. Тэгээ хүүхдтэй болсон тохиолдолд тэгэл хариуцлага нэмэгдээд явчих учраас хизээж тэр одоо хүснээрээ байх боломж чинь хязгаарлагддаг юм аа гэж хэлэх дуртай. Тэгээ залуу охтууд хэрэг үзчихвэл сайн амраад аваарай. Хэдвэр ангид яг миний үед чинь нэг 7 дугаар ангид байна уу? Физик хичээл ордог байсан юм аа. Тэгээ физиктэй их дурладаг байлаа, их дуртай байлаа. Хамгийн хэцүү бодлогоодыг нь л түгээд боддог байлаа. Тэгээ манай 10 жил болохоор физикийн багш маань эмэгтэй багш байсан юм аа. Эрдэнэ Чимэг. Тэгээ багштай за би өөртөө ямар мэрэгжил эзэмшихээ мэдтээ. Физикч болох юм байна гэд хэлсэн чинь манай багш над руу харж ирсэн өөрөө эмэгтэй хүн байж эмэгтэй хүн тохирохгүй чи физикч болоод хэрэггүй гэж хэлж ийлээ. Тэгээ тэрнээс хойш бол тэгэл ер нь физикч болохгүй мэн гэж бодоод өөрийгөө ол хоош нь татдаг юм лээ. Гэхдээ одоо эргээд ингээд өөрийнхөө эзэмшсэн мэрэгжлийг байгаа байдлаа харахаар яалтчгүй л яг тэр физиктэй холбоотой байгалийн ухааны хүн гэсэн. Тэгээ яг тэр чиглэлээр бол ажиллаад явж байгаа. Тэгээ магадгүй тухайн үед багш маань одоо нэг жаахан ч ихсэн тийм найдвар өгсөн байсан бол одоо нэлээд том физикч болох байсан болов уу гэж бас боддог шүү. Тэгэхээр одоо эмэгтэй хүн дуртай юмныхаа төлөө л явал хүүс нь өөр учраас хүүс нь эрэхтэй давмгаа учраас гэдэг нэг өөрийнхөө хүсэл зорилготой хязгаарлалтыг битгий тавиасай гэж бол хүсдэг дээ.